сайн байна уу ерхий сайдаад нөгөө уулзаагүй улсуудын чинь нэг нь бас бий шүү. Тэгээд ер нь бол орлогоо нотлох гэснийг л нэг баг хурал руугаа оруулаад засгийн асуудал болгоод явчихудаа гэж би зүгээр өөрөө хувьдаа хараад байгаа шүү. Тэгээд нэг 2 4 асуулт асууя. Тодорхой. Одоо энэ хүмүүсээс асуугаад байна л та хариултаа авч чадахгүй л байгаа шүү. Та энэ намын баг хурал дээр ардчсан нам засгаас гарах юм бол би одоо засгийн тэргүүнээ хийхгүй гэсэн утгатай зүйл. Одоо би яг юу гэж хэлснийг мэдэхгүй байгаа учраас тэгээ асуучих. Гэж ярьсан юм уу, яриаг юм уу? Тэгээд 10 хоногийн дараа ингээд ихтгэл үзүүлээч гэдэг ингээд ороод ирдэг. Ардчсан нам чинь засгаасаа гарнаа гэд мэдгчлээ. 8 сайд нүргдлөөч өгчих шиг боллоо. Энэ нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт нь та бол одоо Монгол Ардын намын дараагаар нэг 4-5 жил ажилласан баха. Тэгээд танай намд энэ төрийн бодлогын залгамж чанар гэж юм ер нь байхгүй мүү? Тэгээд нөгөө ерөөсөө энийг цаашаа үргэлжлүүлээд явчих хүн байхгүй гэж үзээд та энэ ихтгэл үзүүлээч гэдэг нэг ийм асуудлыг их хурл руу оруулаад ирвүү гэдэг 2 дахь асуудал. 3 дахьт нь би нэг гайхаад байгаа нэг зүйл байна. Энэ гишүүд ч яриад их, та өөрөө ч яриад их юм. Баялагын сангийн асуудал, ухаан ходог, онтрент ингээд цаашаа явахаа болчлоо гэж яриад их. Тэгээд танд ер нь ихтгэл үзүүлэхгүй тохиолдолд энийг явуулахгүй дараагийн ерөнхий сайдаа та мэдээд байгаа юм уу гэдэг нэг асуудал байна. Яагаад ийм ихтгэл үнэмшилтэй яриад байгаа юм? Энэ юусоо ингэ зогслоо, боллоо гэд. Ингээд яриад байгаа. Энэ гişүүд ч яриад энэ таач яриад. Энэ 3 дугаар асуулт. За тэгээд 4 дугаар асуулт нь энэ гадаа жагсаж байгаа залуучуудыг та яалтчгүй тэр жагсаал хийж байгаа ялаанууд гэд хэлсэн. Би одоо тэрийг жагсаж байгаа залуучуудыг л хэлчлээ гэж ойлгосон. Би бол таны яриаг хараад. Тэгтээ ингээд асуудал үүсээд яриад ирсэн чинь гүйгүй би цаад хүмүүсийн хэлсэн юм аа мэдж байгаа л гэдсэн. За энэ гашуун сухуудаас ирж байхад дараагийн ерөнхий сайдын асуудал баг яригдсан байсан гэдээ та түрүүн бас ярьчлаа. Энэ маш ноцтой асуудал баха. Энэ ч одоо нөгөө төрийн эрх гэдэг юм уу засгийн эрхийг хуулиусаар авах руу орчихгүй мүү? Тэгээд таны мэдлэлд одоо тагнуулын ерөнхий газраа ойлгохтой дэмжих газар ч гэдэг юм уу цагдаагийн газар гэдэг энэ хүчний байгууллагууд байгаа бах. Бодвол тэд нар мэдээлэл өгж байгаа болоо та тэгж ярьсан болоо гэж би бодоод их юм. Тэгээд хэрвээ тийм байдаг бол энэ улсын хурлынхаа чуулганыг хаалттай болгож байгаад ийм яригдаад энэ гэд бас нэг мэдээлэл өгч болохгүй мүү гэдэг ийм нэг 4 асуулт байна. Би тодорхой яг 4 асуулт асуучлаа. Захных нь баг хурлтай холбоотой асуудал тий. Баг хурал дээр асуудлууд яригдсан. Тэгээд тийм асуулт хариултын л байдалтай явсан. Одоо тэрэн дээр одоо арчсан намын сайд нар ингэж ажилласан гэдгийг одоо би яг л одоогийн байгаа байр суурьаараа л илэрхийлсэн. Одоо манай намын хамт олон байж байна. Давуу тал байна, сул тал байна гэдгийг л ярьсан. Тэгээд одоо улс төрийн шийдвэр ийм юм байгаа гэдэг бүлэг дээр гарсан уур амьсгалыг баталгаажуулж өгөх зүйтэй гэж үтсэн. За баг хурал дээр арчсан нам хэрвээ гарвал би ерөнхий сайдынхаа ажлыг өгнө гэж би хэлсэн. За манай баг хурлын гишүүд болохоор энийг заавал салгаж хураах ёстой гэсэн. За миний хувьд бол хамтарсан агуулгаараа ингэж явах нь бол зүйтэй юм аа гэдэг ийм асуудлыг ярьсан. За хамгийн сүүлд нь би баг хурлын санал хураалтыг ерөнхий сайдын энэ асуудал хоёрыг тусдаа шийдэе гэсэн. За ингэж шийдэл гараад өнөөдөр би ерөнхий сайдынхаа асуудлыг парламентаар шийдвэрлэх нь зүйтэй л гэж оруулж ирж байгаа. Энд дээр нэг тийм ойлголтын зөрүүсэдэх юм байхгүй. За тэр залуучуудыг тэгсэн тэр мэдээллийг говьсан асуудал бол та буцаагаад ухраагаад үзээрэй. Би ард түмнээсээ л уучлалт гуйж байна. Үүнийг одоо улс төрийн ашиг хонжоо болох гэж байгаа нөхдүүдтэй л гэж хэлсэн шүү. Тэгэхээр энийг бас говьлаад хэрэггүй. За гашуун сухад болон бусад төслүүд баялагын сан ингээд ухарчих гээд байгаа мó гэдэг нь. Ухрахгүй гэдэгт бол би бас итгэлтэй байгаа. Ухрахгүй гэдэгт итгэлтэй байгаа. Гэхдээ улсын ерөнхий сайдын хувьд эрсдлүүд гарч
болцчихгүй маа гэдгийг нээлттэй ярьж байгаа нь бол буруу биш байхаа гэж бодож байна. Яг л нөгөө нэг ингээд тойруулаад бас хариулал өнгөрчлөө л доо. Би зүгээр асуугаад байгаа нь тэгээд байгаа. Гишүүдч тэгж яриад идэг, таач тэгж яриад байгаа. Энэ нэг хэдэн том төслүүдтэй холбоотой ажлууд жоохон байлаа, ухаадгын жоохон байлаа, хэдэн МСС-ийн юунууд мафийн толгойлогч нарын чинь засаг өдөртөө таныг ингээд явуулчих гэдэг ингээд яриад байгаа. Тэгэхээр энийг явуулахгүй байх дараагийн ерөнхий сайдын та мэдээд байгаа юм уу гэж би асууад байгаа. Хоёрдугаарт яг л тэр ихний асуудал тэр бодол бол өөрчлөгдсөн юм байна. Тэр арчилсан нам гарчвал болиё гэдгээ болцсон юм байна. 2%-аад саналаа оруулагдсан юм байна гэж ойлголоо. Тэгээд тэр гашуус хотоос ирж байхад ерөнхий сайдын асуудал яригдсан байсан гэдэг тэр нэг ярилт өгч. Тэр ямар хүн ямар ерөнхий сайд болцсон байсан юм. За кабинетын гишүүд дундаас энэ үйл ажиллагаанууд оролцож байгаа хэд хэдэн гарсан. Би одоо нэрийн хэлээд явах. За энэ бол бас тийм одоо ноцтой бөгөөд харамсалтай үйл явдал болсон. Дундаа бас нэлээдгүй асуудлууд ярьсан. Кабинетын гишүүд бол ихтгэл үнэмшлэрээ нэг л байх ийм үндсэн хуулийн зарчимтай. Ийм асуудал одоо бас хийгдэж чадаагүй сонголтондоо бас харамсанд үл байгаа. За түрүүн би бас дутуу хэлсэн байж магадгүй. Энэ засгийн газар ажилласан үгүй л ажилласан, сайн ажилласан. Энэ мега төслүүд хөдөлсөн үгүй л хөдөлсөн. Гэхдээ энэ дундаа бас дэмжгээр төслүүд ч бий. Бүр дэмжихгүй байхаар ч төслүүд бий. Энэ бүхэлдээ орж ирсэн болохоор бүгдээрээ дэмжигдэл явцсан юм асуудал байгаа. Тэгээд өнөөдөр яг хоо ерөнхий сайдд итгэл үзүүлэхгүй гэдэг ингээд үзүүлэхгүй гэдэг дээр л явж байна. Ер нь бол итгэл үзүүлэхгүй гэхэд цааш нь ер нь засаг аваа явуучих хүн энэ Монгол ардын намдч тэр ер нь энэ парламентд байгаа үлдсэн үндэсний хөвшилтч тэр иргэний зориг намдч тэр энэ хүн намдч тэр байгаа гэж би бол итгэдэг. Ер нь бол тэгээд итгэл үзүүлвэл та засгийн газраас цааш нь тэгээд тэргүүлэл аваа явуулна гэж. Энэ бол улсын их хурлын гишүүдийн бүр эрхээ асуудал болж байгаа. Тэгээ ер нь хэлэхэд бол ер нь Монгол ардын намын юм уу ардын намын Монгол улс гэж байхгүй. Энд миний хүүхдүүд, тэдний хүүхдүүд, за энд сууж байгаа зарим гишүүдийн хүүхдүүд амьдрахгүй байж магадгүй. Гэхдээ энэ гадаа жигсэж байгаа залуучууд тэгээд тэдний хүүхдүүдийн амьдрах газар. Тэгэхээр үндсэн хуулийн өөрчлөлтөөр байгуулагдсан шинэ парламентын 126 гишүүн бол ер нь нэг иймэрхүү сэтгэлтэй гишүүд сонгогдсон гэж би бол итгэж байгаа. Тэгээд цааш ер нь засгийн газартаа хяналт тавиад ямар ч засгийн газар байсан ингээд ажиллаад явж чадах байхаа л гэдэг итгэлтэй байгаа шүү гэж л